Улаанбаатар 2040 хөгжлийн төлөвлөгөөн дээр бол 4 дагуулх хоттой байхад төлөвлөсөн байгаа. 40 он гэхэд за 500 мянган хүн дагуулх хотуудад оршин сууна гэж ингэж төлөвлөж байгаа. Нэг төвд буюу Улаанбаатар хоттой төвлөрсөн биш бусад дагуулх хотууд руугаа одоо ажлын байр нэмэгдүүлж хүн амыг одоо суурьшуулна гэсэн ийм төлөвлөлт гарч байгаа. Энэ дотроос Хүннү хот бол нэлээдгүй ач холбогдолтой ийм дагуулх хотуудын нэг байгаа. 80 мянган ажлын байр бол үүсэх боломжтой буюу төмөр замаа дагсан тээвэр логистик хүмүүсээс үүсэх ийм ач холбогдолтой одоо дагуулх хотуудын нэг байгаа. За дагуулх хот дотроо ерөнхий ингээд зураг талаас нь та бүхэн хараад үзэх юм бол Улаанбаатар хотын хэлгээ бол өнөөдөр 44 мянган га нутаг дэвсгэр гэж харагдаж байгаа. За Хүннү хот бол 31 мянган га буюу ер нь хүн амын урагшаагаа суурьших юм а гэдэг ийм чиглэлийн дагуулх голчлон одоо бид бас төлөвлөлтөө бол хийсэн байгаа. Тэгээ ерөнхий төлөвлөлт бол Чингис хаан олон улсын буудлын яг зүүн хойно бол энэ төлөлтүүдийг бол хийсэн байгаа. Энэ дотроос бас эхний 286 га дээр хамгийн анхны төлөлтүүдийг бол эхлүүлээд ажлыг бол эндээсээ эхлүүлнэ гэдэг байдлаар бас мөн төлөвлөсөн байна.